За уртын дуу бол Монголын сонгодог урлаг гэж явдаг. Дуучнаас маш их хүч, чадал, оюун ухааны ч гэсэн маш их том боловсрол шаардсан тийм урлаг гэж би боддог. Бас нэг үеэ бодох юм бол монголчууд одоо их үнсэрхэг үзэлтэй, үндэснийхээ өв соёл одоо тэр юм руу айгүй их одоо тэглүүгээ өнгийж харж ч юм уу тэрийг буцаад их сонирхдаг болсон байна. Юм иргэн гэдэг шиг одоо буцаад харин өв соёл руу айгүй их одоо өнгийгүүд байна гэж би бол ойлгож байгаа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Уртын дуучин Шүрэн Эрдэнэ байна. За ерөнхийдөө бол багасаа дуулдаг байсан. Гэхдээ яг уртын дуучин мэргэжлийг бол 10 жилдээ сонгосон. Бүр 8-р ангида Монгол Улсын гавьяа жүжигчин Хонгор Зулагчийн одоо ярилцлагыг сонсоод тэгээд уртын дууны тухай сонсоод бүр маш их дурлаад тэгээд одоо уртын дууны ангийг сонгохоор болсон. Миний огч чинь Монгол Улсын ардын жүжигчин Адил Бишийн нэргүү нэрт том уртын дуучин хүн. Соёл урлагийн сургуульд багшилж идэг. Олон сайхан шавнар төрүүлж байгаа одоо ийм л мундаг хүн бий дээ. Манай багш бол маш зөв хүн гэж би багшигаа боддог. Үлгэр дуурайлал маш зөв хүмүүжлийг одоо шавнартаа олгодог. За уртын дуу бол Монголын сонгодог урлаг гэж явдаг. Тэгээд маш их цар хүрээ шаардсан, одоо дефозон шаардсан, одоо дуучнаас маш их хүч, чадал, оюун ухааны ч гэсэн маш их том боловсрол шаардсан тийм урлаг гэж би боддог. Ерөнхийдөө багасаа дуулсан, дуулах сонирхолтой байсан. Тэгээд Монголын хүүхдийн ордонд Ганчмаг багшийн удирдлагын дор бас хүүхдийн ордонд явж байгаа. Тэнд одоо хоолоогоо зөвшрүүлээд одоо тэнд бэлтгэгдэж байгаа. Тэгээд одоо соёл урлагийн сургуульд орсон. Миний ээж бол маш сайхан дуулдаг хүн байдаг. Тэгээд эмээ маань ч гэсэн маш сайхан дуулдаг. Тэгээд Дундгуй аймгийн Адаацэг сумын одоо Дэлдэн улааны удам гэж маш сайхан дууч ард түмний одоо үр саднаа. За би бол одоо Монгол ардын уртын дуу, Монгол ардын богны дуу, за тэгээд ард түмний маань дунд ардын дуу мэт одоо дуулагдж ирсэн хуучны сайхан морины дуунуудыг одоо шинчилсэн хөгжмийн найруулгатайгаар дуулаад явж байна. За долдын аялгау, хандын шүлэг, хангал зэрт гээд сайхан дууг одоо 2025 оны хавар хөгжмийн шинжилсэн найруулгатайгаар тэгээд шинэ клип хийгээд гаргасан. Тэгээд дуулах нь бол би ерөнхийдөө морины дуу надад маш их цогтөг. Миний хоолой болон өнгө тембэр. Тэгээд би өөрөө бас морины дуу дуулах сонирхолтой. Насалмай гавьяатынхаа охиноос нь дууныхаа зөвшөөрлийг аваад тэгээд аль бие ёсоор дуулсан. За анхны тайз гэвэл одоо хүүхэд байхдаа гарч исэн тайз хэлэх бах 10 жилдээ. Одоо 8-р ангитай байхдаа хүүхдийн ордны тайзан дээр гарч исэн. Тэр л одоо маш том одоо сүрдмээр тэгээд тийм тайз юм шиг санагдчихсэн. Тэндээс л ерөнхий юмыг одоо олж авсан да. За хүмүүс ерөнхийдөө сандардаг багтээ би бол бусад хүмүүсийг бодвол сандрал нь ерөн гайгүй бага төвшөнд байдаг байх гэж боддог. Багаасаа ерөнхийдөө дуулаад явцсан. Тэгээд хувь хүнийхээ үзэл бодлын хувьд ч юм уу тийм жоохон чөлөөтэй. Тэгээд нэг санаа зовоод ч юм уу нэг ичимхий тиймэр хүмүүс байдаг ш. Тийм биш. Ерөнхийдөө өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чаддаг. Тэгээд нэг тийм ичих ч юм уу айх тийм тал дээрээ жоохон бага. Ерөн хүн 50 байхын тулд бас амьсгал ерөн хүнд айгүй чухал. Тэр цумаа бас уртын дуучин хүнд уртын дууг бол бас амьсгааны урлаг гэж ярьдаг. Тэгэхээр би их амьсгаагаа зөв авч, зөв гаргаж дэг учраас бас за одоо би 50 байх ёстой гэд өөрийгөө удирдахаар бас ерөн тайвширлыг нэлээд сайн авч чаддаг. Ерөнхийдөө ёс заншил, ёс суртахуун гэх мэтчлээ одоо бүх зүйлүүдийг л манай одоо Монголын өв соёл болсон уртын дуу, ардын дуунд манай шингээсэн байдаг. Монголчуудын зан чанар гэх мэтчлээ одоо бүх зүйлүүдийг л ерөнхийдөө энэ уртын дуу болон энэ ардын урлагт бол шингээсэн байдаг гэж боддог. Мэргэжлийн дуучин хүний хувьд бол 26 ондоо юм уу 27 ондоо багтаагаад өөрийнхөө анхны бие даасан тоглолтоо хий гэж бол том зорилго тавьсан байна. За тэгээд хувийн одоо цомог болон пенза гаргах бас зорилготой ажиллаад явж байна. Ер нь бол сургуулаа төгснөөс хойш хамтлагаар уран бүтээлийг хийсэн байхгүй 15 онд сургуулаа төгсөө тэгээд уртын дууны тим 3 охин тэгээд тэрё уртын дууг одоо хоолой салгаж дуулдаг тим жанраар уран бүтээлийг хийгээд явж исэн.
Тэгээд 25 оноос болохоор хуваараа яг соло уран бүтээлийг хийгээ явж байгаа. Ерөнхийдөө бид нар чинь уртын дуугаас сурахдаа хамгийн нэгдүгürt маш сайн дуунуудаа сонсож одоо чихэндээ хоногшуулдаг. Тэгээд дараа нь одоо гişиг томолт болон дэвтэр дээрээ буулган бичиж тэгж л одоо уртын дуунуудаа сурдаг. Би ерөн бас өөрийгөө бас азтай эмэгтэй хүн гэж боддог. Сайн эцэг эхийн хайранд өссөн. За тэгээд үргэлжлүүлээд сайхан мэрэгжилтэй болсон. Тэгээд сайн хантай учрлаа, сайхан үр хөвгттэй болсон. Тэгээд энэ одоо орчлон ертөнцийн дээр хүнд одоо байх ёстой бүх сайхан аз жаргалууд бас надад байна гэж би боддог. Нэлээд хэдэн жил бас уран бүтээлийг хийхгүй завсардж агаад 25 оноос ерөнхийдөө уран бүтээлийг хийж эхэлсэн сэргээгээд одоо шинжлээд уран бүтээлүүдийг хийсэн. Тэгэхээр одоо миний нас ерөнхийдөө 30 жоохон гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр бас хүүхэд ингээ гаргацсан. Тэгэхээр бас дуучин болон эмэгтэй хүний одоо хоолой маш сайхан тэгэж яг сууж өгд юм байна. Яг л нэг дуулахад тохиромжтой болсон нас ч гэх юм уу, эсвэл амьдралыг ойлгосон юм уу, эсвэл яг энэ дуулах урлагийг ойлгосон юм уу. Тийм болохоор яг одооноос ер нь яг дуулахад өөрт их одоо яг суусан гэх юм уу, яг одоо мэрэгжлийнхаа яг эд шидийг одоо л гаргахад яг тийм боломжтой болсон л гэж ойлгож байна. Ер нь бол бид нар угаасаа бит бус үеийг тээгч одоо хүмүүс учраас энэ Монгол ардын уртын дуу, ардын дууг бол маш сайн түгээн дэлгэрүүлэх тийм түгээн дэлгэрүүлж явах ёстой гэж боддог өөрсдөө. Одоо бидний үүрэг гэх үү те. Тийм учраас одоо үндэснийхээ өв соёлыг бол сайн түгээн дэлгэрүүлээд уран бүтээлээ ер нь зогсолтгүй сайн үргэлжлүүлээд хийгээд байх ёстой л гэж боддог. Хамгийн дуртай ер нь дуулах дуртай дуу гэвэл одоо Монгол ардын айз мөртийн дуу Уяхан зам твийн наран. Утга агуулгын хувьд ч цар хүрээний хувьд ч одоо маш гайхалтай дуу. Хүний л бодол өөр баг. Гэхдээ миний бодлоор бол бас нэг үеэ бодох юм бол монголчууд одоо их үнсэрхэг үзэлтэй, үндэснийхээ өв соёл одоо тэр юм руугаа айгүй их одоо тэрлүүгээ өнгийж харж ч юм уу тэрийг буцаад их сонирхдаг болсон байна. Юм иргэн гэдэг шиг одоо буцаад харин өв соёл руугаа айгүй их одоо өнгийгүүд байна гэж би бол ойлгож байгаа. Уран бүтээлийн хувьд гэх юм бол яг одоо тэр уртын дууг, ардын дууг бол үг ая данг нь бол ерөнхийдөө өөрчилж болохгүй. Өөрчилж болох хэлбэр нь гэх юм бол одоо хөгжмийн найруулгаараа л бид нар орчин үеийн одоо хүүхэд залуучуудад сонсгохын тулд хөгжмийн найруулгаар л одоо орчин үеийн залуучуудын сонсдог тэр хэмнэлтэн л аваачна гэсэн үг.